Habits of Peacemaker, Stephen T. Collis гэдэг хүний бичсэн номыг бүгд хамтдаа бичцгээе. За энэ номын нэрнийх нь утга нь болохоор эвийг эрхэмлэгч гэх юм уу? Энэ найрамдлыг эрхэмлэгчийн дадал суршил гэж орчуулж бас болох байх гэж бодож байна. Бас яг зөв биш байж магадгүй. За энэ хүн болохоор өөрөө болохоор хуулийн профессор. Тийм хуулийн профессор боловч ямар ч төрлийн хүмүүстэй 10 жилийн сурагч байна уу? Биотехнологийн одоо магистр байна уу? Ямар ч мэргэжлийн хүнтэй ингээ ярилцахад бол ямар ч асуудал үүсдэггүй, ярилцаж чаддаг ямар чадвартай. За тэрнийхээ талаар бол энэ номдоо бол бичсэн байнамаа. За peacemaker гэхээр одоо ерөнхийдөө бол ив найрамдлыг эрхэмлэгч буюу ямар ч төрлийн хүнтэй ярилцаж чаддаг гэдэг ба шүү. Тэгэхээр энэ уг ур чадвард бол хамгийн ихнийх нь болохоор ойлгодог гэж одоо андуурдаг асуудлууд хүмүүс их гаргад юм байна. За тэгэхээр ихний асуудал нь болохоор ойлголт. Би одоо тэр сэдвээ мэднэ, одоо энэ зүйлийг мэднэ, одоо би хэдэн жилийн туршлагатай ч гэдэг юм уу. Ойлголтоо одоо бүрэн гэж одоо андуурах. Тэрний оронд нөгөө хүнийхээ яриаг илүү сонсоод та үнэхээр эксперт байсан ч одоо мэрэгчлэн байсан ч хамаагүй одоо хүмүүс хоорондоо одоо ярилцах тэр орчинг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Тэрнээс хөвчлэн болохоор яадгүй гэхээр хүмүүсийн гаргадаг алдаа нь болохоор би энэ талаар мэднэ гэж би гэж өөрийнхөө одоо мэддэг мундаг чаддгаа бол ярих гэдэг тал байдаг. Тэгэхээр тэрийг ойлгох. Тэрнээс зайлс хийгээд хитийгээр мэддэг байсан ч гэсэн надад бол эндээс сурах зүйлс бол байдаг. Дээрээс нь хүн болгон одоо өөрөөр одоо өнцгтэй өнцгөөс хардаг гэдэг талаас нь харах хэрэгтэй байна. За энэ дээр болохоор жишээ нь болохоор Стивен гэдэг энэ хүн 9 настай байхдаа ээжийнхаа үсний одоо бодисыг үстийг гээлтэй андуураад ингээд сойж сам дээрээ тавьж хагаад үсээ самдсан. Тэрнээс болоод яасан гэхээр нөгөө андуурсан зүйл нь болохоор гээл гэж ботсон зүйл нь үнэндээ бол үс илүүдл үс одоо гуйжуулагч гэдэг чинь гуйжуулагч байж таарад тэгээ үс нь бол унжсэн юм асуудал гарч ирсэн. Тэгэхээр эндээ санааг нь юу хэлэх гээд байгаа гэхээр бид нар ямарваа нэгэн зүйлийг ингээд бүрэн мэддэггүй хэрнээ тэрийг мэддэг гэж одоо андуурдаг. Тэгэхээр энэс үүдэлтэй бол ингээд харилцаан дээр асуудал гардаг хүмүүс ингээд нээлттэй ярилцах боломжийг нь хаачдаг байна. За хоёр дахь санаа нь болохоор мэдих тусам цаана болоо мэдэхгүй зүйлүүд гарч ирдэг гэдэгтээ одоо санал нийлэх буюу одоо илүү суралцахад нээлттэй. Сурахад нээлттэй байх. Нээлттэй mindset гэж ярьдаг те сэтгэл хандлагатай байх. Сэтгэлгээтэй байх. За энэ дээр болохоор Ньютон гэд бидний сайн мэддэг эрдэмтэн бол одоо том авраг биетэй одоо хүний мөрөн дээр зогссоод болдог л ингээд харах юмсан гэж харах юм бол илүү их хол газар харах бах та гэд хэлсэн үг байдаг. Тэрнээс иш татаж одоо энэ номдоо л оруулсан байгаа. Санааны үйлх гэдэг нь хэд бид нар хүн л учраас дэлхий дээр байгаа бүх зүйлийг хичнээн одоо цаг зав гаргасан ч гэсэн бүгднгийн одоо харж мэдэж бол амжихгүй. Гэхдээ бол үргэлж ингээд өөрийнхөө сэтгэлгээгээ нээлттэй байлгаж чадах юм бол ямар нэгэн хүмүүстэй асуудал үүсэхгүй. За дээрэс нь бол гар утасны хэрэглээ бол орчин үед бол маш их болсон. Тэгээ интернетээр байгаа одоо мэдээлэл болгон үнэн зөв бол биш ээ. Тэгэхээр дээрэс нь бид нарт энэ мэдээлэл дээр үндэслээд бусд хүмүүстэй одоо ярилцах одоо мэтгэлцэх юм асуудал орох магадлал өндөртэй байдаг. Яг тэгэхээр мэдээлэл мань өөрөө бас үнэн үү гэдг нь өөрөө бас асуудалтай. Давхар шалгах хэрэгтэй. Тийм болохоор гар утсан дээр байгаа мэдээлэл дээр төлөвлөхөөс илүү тухайн хүнтэйгээ яг одоо нүүр тулсан
ярилцаад нүүр тулж ярилцах тий. Эсвэл гэр бүлийнхээ хүмүүстэй одоо чин сэтгэлээсээ цаг хугацаа зарцуулж ингээд ярилцах. Илүү чанартай цаг хугацааг өнгөрөх. Энэ нь илүү чухал юм аа гэсэн одоо мессеж өгж байгаа. За гуравт нь болохоор assume based out of the people буюу одоо бусдаас хүмүүсээс хүний сайн талыг хүлэе гэх юм уу? Талыг нь хүлэе. Буюу одоо хоёр хүн хоорондоо ярилцчихлаа гэхэд бит хоёр дунд ингээд ойлголцож болохоор хоёулаа санал нийлж болохоор зүйл юу вэ гэдгийг одоо харна гэсэн. Үнэхээр хоёр хүн нэг асуудал төр санал нийлэхгүй байж болно. Тэр үед энэ хоёр хүн маань магадгүй одоо улс орныхоо хөгжилд санаа сэтгэл нь зовж явдаг. Тэрнийхээ талаар ямар нэгэн зүйл хийх хийсэн гэд боддог, хэрэгжүүлдэг ч юм уу байх юм бол тэр нь одоо common ground буюу дундаа уулзах тэр одоо талбар нь болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр тэрийг олох нь маш чухал байна. Тэгэхээр энэ хүнээс сайн одоо талыг нь хүлээн гэсэн утгатай. За дөрөвт нь болохоор do not feed worst fear буюу одоо ямар ч сайн одоо зөв зүйл ярьж исэн ч гэсэн тэр зүйлийг ярьж байгаа өнгө дууны одоо өнгө аяс нь бол чухал байдаг шүү дээ. Бид нэр энгийнээр ботход одоо хүүхдийг ч гэсэн үнэхээр өөрийнхөө хүүхдэд одоо сайн сайхан зүйл мэдээж бодоод хэлдэг ч гэсэн тэр хэлж байгаа өнгө аяс нь гинт одоо ойрлсон, чарлсан, зочоосон ч юм уу байдлаар хэлэх юм бол нөгөө хүүхдэд маань хүрдэггүйтэй яг адилхан. Бусад хүмүүст ч гэсэн одоо бусад хүмүүсийн тэр айдас гэдэг зүйлтэй айл болох өөрийнхөө яриа тэр ойлголцох гээд байгаа зүйлээ одоо холбож юусоо болохгүй. Тийм учраас хамгийн түрүүнд бодох ёстой зүйл нь болохоор дуу хоолойны өнгө. Хүнийг одоо нэг загнаад байгаа зүгээр ярьж байгаа загнаад байгаа юм шиг ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Одоо би ч хэл магадгүй зүгээр намны тухай биччихий загнаад байгаа юм шиг яриад ах юм бол энийг сонсож байгаа хүн ч гэсэн айгүй түүхтөөс надад ч гэсэн бас түүхтөө санагдана. Тэгэхээр дуу хоолойны өнгө бол маш гоё зөөлхөн. Яг учиргүй ингээл зүгээр өөрийнхөө ярьдгаас өөр ингээл юу гэдэг чинь тий за гэл одоо уурж хайлах гэсэн үг бол биш. Гэхдээ хамгийн гол нөгөө хүнээ бас мэдрэмжтэй айлгаж цочоохгүйгээр ярих тийм дуу хоолойны өнгийг сонгох хэрэгтэй байна. Тэрэн дээр нэг болгоомжтой байх хэрэгтэй байна. Дараагийн чухал зүйл нь болохоор өөрийн чинь буруу байж болно гэдгийг анханасаа ингээд бодсон, одоо хүлээн зөвшөөрсөн гэх бах тий. Өөрийн буруу байж болно. Яг тэгэхээр бид нар чи одоо далдаг хардаг далаа лам ч юм уу эсвэл одоо мундаг доктор профессор бол биш шүү дээ тий. Бүх талбар дээр тэгэхээр бүх талбар дээр би мэднэ гэд ингээд би мэддэг гэж зөрүүдэл тахын бол дахиад төрөний хилдгэр нөгөө хүнтэйгээ одоо ив нэрэмдэлтэй ойлголцох тэр асуудал бол холдож эхэлдэг. За дээр нь сэтгэл хөдлөл. Ялангуяа одоо нилийн буруу шаагдсан одоо нилийн дургуутсалтай тий хүн ирээ өөрт ч одоо ямар нэгэн зүйлийн талаар дургуутслаа илэрхийлж байгаа үед ч юм уу. Энэ үед бол хүн ингээд төрөлхийн одоо хариу үйлдэл нь бол сэтгэл хөдлөлөөр явах гээд байдаг. Одоо жишээлбэл дууных нь өнгө нь ингээд загнасан ойрлсон ч юм уу тий. Дээрээс нь хэлж байгаа зүйл нь ямар ч баримт нотлохоогүй ч юм уу янз бүрийн дайрал тавшилтууд байдаг. Тийм зүйлд бол хүн сэтгэл хөдлөл эхлээд явчих гээд байдаг. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө эхлээд анзаараад за би энэ хэсэг дээр нь жоохон дургуй байгаа юм байна шүү. Би энэ дээр нэг жоохон хэцүү мэдрээд байна шүү гэдгийг эхлээд тэр мэдрэмжээ барьж аваад тэрнээс хоошоо илүү одоо сэтгэл хөдлөлөөрөө биш оюун санаагаараа бодлороо илүү зөв үйлдэл хийх нь зөв юм аа. Тэгээ дөрөвт нь бол мэдээж хамгийн сайн зүйл бол сонсох. Нөгөө хүн ягаад хоёр чихтэй ирнэ нэг амтай байдаг вэ гэд хоёр чихийг үж байгаа санаа нь сайн сонсоорой гэсэн үг гэж зарим хүмүүс ярьдаг шүү дээ. Нэг тэрнтэй адилхан харилцаан дээр ч гэсэн хэцүү асуудал дээр ч гэсэн нөгөө хүнээ сонсох ойлгоход илүү анхаарах юм бол нөгөө хүнд хэцүү яриаг ч гэсэн ойлголцол болгох бол бүрэн боломжтой гэд хэлж байгаа юм. Энэ дээр бас нэг анхаарах зүйл нь гэх юм бол зарим хүмүүсийн хувьд нөгөө зарим нэг сэдв тэр сэдв нь юу ч байж болно. Одоо
ойр дотны хүмүүс ч юм уу те, эсвэл одоо хагцал зовлон үүссэн бол тэрнтэй холбоотой ч юм уу, эсвэл осол гэмтэл ч юм уу, ямар нэгэн сэдвтэй холбоотой юм гинтийн юм зочир сэтгэл хөдлөлүүд бас байдаг. Тухайн зүйл ингээ шууд ярьж бол бас чаддгүй. Тэгэхээр тэр сэтгэл хөдлөл байгаад байгаа, эмзэг байгаад байгаа тэр шууд ярихад бэлэн байгаа биш байгаа тэр зүйлийг байх хэрэг анзаарах ч юм уу хэрэг тэр талаар мэдлэг байгаа бол тэрийг нь шууд ингээд ярихгүй байл болох ингээд дараа нь өөрөө одоо зөвшөөрсөн үед нь ч юм ярилцах тийм алхам бол хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг. Яа тэгэхээр зарим хүмүүс тухайн зүйлээ ярихын тулд тэр сэтгэл хөдлөлөө эхлээд боловсруулах хэрэгтэй юм байна л да. Одоо эхлээд жоохон бухимддаг ч юм уу. Магадгүй одоо сайн найзтайгаа яриад жоохон сэтгэлээ нээснийхаа дараа ярьдаг ч юм уу. Тийм одоо эхлээд нэг жоохон процесслох шаардлагууд байдаг. Зарим нэг сэдвүүд дээр эмзэг одоо сэдвүүд дээр гэсэн үг нь тухайн хүний хувьд энэ нь болохоор заавал одоо Монгол улсын утаа одоо эмзэг сэдв гэж бодоол утаан дээр ярихдаа одоо болгоомжлон ч гэдэг юм уу тийхээсээ илүү хүн хүнээсээ хамаарат янз бүр байдгаа гэсэн санааг бол хэлж байгаа. За энэ ингээ нэгдүгээр хэсэг нөө. За баярлалаа.